Сайн байцгаана уу, сайхан амсцгааж байна уу? Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгаас Бэм гарын бүрийн өглөө хүргэдэг ярилцсан хөтөлбөрийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид энэ 100 хэсэг хугацаанд завсарласны эцэст одоо Бэм гарын бүрийн энэ цагта дахин та бүхэнд хүсэж явах болно. Тэгэхээр ярилцсан хөтөлбөрийнхаа шинэ дугаарыг хүлээн авч эзнэ үү. Ирээдүйн монголчуудыг хэрхэн төсөөлж, хэрхэн боловсролын системд бас шинжилгээг хийх юм бэ гэдэг талаар бас ярилцахаар юм судлаачийг бид урьж оролцуулаад байгаа юм аа. Танд өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр их л ерөнхий сэдвээс одоо юу гэдэг нь тодтоглоо эхэлчлээ. Зөвхөн шинэ хичээлийн жил эхлээд 9 сарын 1 ингээд хүмүүс их л баяртай, хөөртэй, хүүхдүүд сургууль цэцэрлэгтэй, оюутнууд ихтэй сургуультай явж ийн л та. Гэхдээ энд нэг агуулгын зүйл надад хөндөх ёстой байхгүй юм шиг санагдаад байдаг. Бид ер нь хэн болох юм, үр хүүхдүүдээ хэн болгож хүмүүжүүлэх юм. Яг Монголын боловсролын одоо юу гэдэг зорилго нь юу вэ гэдэг зүйл. Танаас их л ерөнхий асуулт уучлаарай. За юуны өмнө одоо манайх чинь нэг 550-60 мянган хүүхэд сургууль сурч байна уу та. Тийм байна. Одоо монголчуудыг нэгэн үе хүүхд залуучуудын орон гэдэг байсан. 70-80-аад оны үед. Тэгэхэд одоо хүүхд залуучуудын эзлэх хувь нийт хүм амын дунд хувь дэлхийд бараг тэргүүлж исэн баг. Одоо ч гэсэн ер нь тэр байр сууриа нэг ч хойш нь алдчихаагүй. 90-аад оноос хойш төрөлд багассан одоо нэг айлын хүүхдийн тоо зөөрсөн гэх мэт төвчөр шалтгаан байгаа ч гэсэн монголчууд хүүхэд багчуудын залуучуудын орон хэвээрэл байгаа л гэсэн ойлгож байгаа. Одоо бараг 6 гүний нэгэн сургууль сурч шүүд. За энэ хүүхэд багчуудын үеийн өмнө хичээлийн шинжилгэсэнтэй холбогдуулж одоо баяр хүргэе. Хичээл сургалганд нь амжилт хүсье. За яхаарахгүй бид өр хүүхдээ хэн болгож хүмүүжлэх ёстой юм. Ямар үрдэн хүсэн хүлээж байгаа юм бэ энэ боловсролын тогтолцооноос гэдэг энэ ер нь улс орны энэ дэрвүүний асуудал. Айл өрхөр хүүхдээ сайн хүн болгосоо гэж боддог. Эцэг болгон их болгон миний хүүхд сайхан хүн болоосоо гэж боддог. Ямар нэгэн байдлаар одоо бүх болоосоо эрдэмтэн болоосоо эмч болоосоо ч гэдэг юм уу те. Сайн хүн болоосоо гэж боддог. Түүнтэй адилхан улс үндэстэн хүртэл ирээдүйн хойчоо тэднийхээ ирээдүйн одоо тарих оюунд бие бэлбэрт нь одоо санаа тавьж байгаа хэвээр. Энэ дэрвүүний асуудал. За ингээд монгол хүн хинбэ гэд асуух дээр яхаарахгүй бид өнгөрсөн түүхрүүг орхоос шарах. Өнөөдөр бидний хинбэ гэдгийг хэлэхийн тулд бид ямар түүх замнал туулаад ирсэн юм бэ гэдгийг харахгүйгээр бид өнөөдрийн монгол хүн хинбэ гэж хэлэх болцоо байхгүй. За монголчууд олон мянган жилийн түүхтэй ард түмэн. Зөвхөн төрт ёсны түүх гэхэд одоо хүннүү гүрэн үүсэн байгуулсан цагаас хойш гэхэд 2200 гаруй жилийн түүх байна. Өнөөдөр дэлхий дээр оршин тусгаар байгаа 200 гаруй улс үндэстэн дотор 2000 гаруй жилийн төр төсний түүхтэй улс орн ер нь гарын 5-3-нд багтах хэмжээнд байна. Энийг харуулж өгөх төр монголчууд тэр хэмжээний том оюуны соёлтой, төрийн одоо төрцөх арга ухаантай, авахын амжиргааны өрмөц нийгэмшил соёлтой байсан гэдгийг харуулж байгаа. Зөвхөн нэг жишээ шүү дээ. За монголчууд үүхэндээ хэд хэдэн том эзэнт гүрэн байгуулсан. Бүр дэлхийн супер эзэнт гүрэн байгуулсан. 13 дугаар зуунд Монголын их эзэнт гүрэн байна. За хүүнэг үед бас л ер нь тухайн цагтаа бол нүүдэлчдийн бас асар том хүчрэг гүрэн байсан. Гэтэл тэр хүчрэг том гүрнийг зөвөр нэг эр баатрууд булчин ширмсэн зангирсан одоо сэргийн эрдэмт гармгаа болчихсон. Одоо зарим түүхчд зарим одоо хүмүүсийн үздгээр бол тийм зэрлэг бүтүүлэг дээрэмжтэй гүрэн улсыг байгуулдаггүй юм. Тэд нар бол төр зүрийн ялт байгуулж чадна. Гүрэн улс гэдэг бол нэгмсэн томьёохын ялтыг байгуулж тийм том амжилтанд хүрдэг. 13 дугаар зуун, 14, 15 дугаар зуун тэр яриа монголчуудын зуун байсан. Тэрх олон улс үндэстнүүдийг захирч тэднийг эрхшээж Монголын инх төрийг дэлхийд даяар зарлан тунхаглаж явсан
ард түмний оюун тарих үнэлэмж огт өөр байсан гэсэн үг. Огт өөр байсан гэсэн үг. Зарим түүхчид одоо ярьдаг л тухайн 13 дугаар зууны үеийн монголчууд бол өнөөгийн Америктай адилхан байсан гэж. Би бол энэс илүү байсан гэж хэлэх байна. Өнөөдрийн Америк бол хүчрэг. Гэхдээ 13 дугаар зууны монголчууд бол тухайн үед хоёр Америк төв нэгдэггүй. Африк төв ихэнхдээ нэгдэггүй. Австрал байхгүй байсан. Зөвхөн Евразиа гэдэг энэ газар нутаг дээр хүндрэлтэн өөрсдөө тань мэдчихсэн үе. Тэгэхэд Евразийн газар нутгийн 90% нь шахуу хүрчихсэн байсан ард түмэн шүү дээ. Захирч исэн гэсэн үг. Тэрүүгээрээ тэгээд ард нь үлдээсэн нөлөөгөөрөө үнэхээр супер дахин давтагдчихгүй тийм гүрэн байсан. Тэрний цаана ертөнцийн үзэх үзэл монголчуудын монгол хүний үнц нь монголчуудын оюун сэтгэлгээний болоод ёс зүйн бие бэлтрийн авяас чадварын олон өндөр чадвар байсан гэсэн л үг. Одоо бид нар зүйл ярьдаг шүү дээ. Одоо Монгол таман дохоо нүүл гэж ярьдаг. Энэ бол монголчуудын язгуур шинж огтоос биш. Өнөөдөр бодойлал арга тэргүй нэрч үн ч юм гэмээр юм байж магадгүй олон гүндгүй энэ монголчууд байнга орондоо тэрсэлдэж байдаг, арсалдаж байдаг, нэг нэгнээ одоо татаж унгааж байдаг, одоо хараатаа орсол ихтэй гэх мэтлэнгээр. Гэтэл түүхэн тийм байсан үгүй бол монголчууд зэрэг мандах үедээ энэ эсрэг байсан. Уруудан дороотох үедээ яг юм байдалтай байсан. Тэгэхээр энэ монголчуудын язгуур шинж биш. Ялж үндэстэн тийм асуудал байдаг. Монголчуудыг нүүдэлчин ард түмэн учраас нэгдэн нийлж чаддаггүй талын бэртгэгч гэдэг үзэл бас хүчтэй байдаг. Энэ бас төөрөгдөл, том төөрөгдөл. Монголчууд хизээч бэртгэгчин үндэстэн байгаагүй. Бэртгэгчин үндэстэн хизээч тийм том эзэд гүрнүүдийг дараалан байгуулж чаддаггүй. Тийм том соёлыг бүтээж чаддаггүй. Уулаасаа нүүдэлчин соёл гэдэг бол бэртгэгчин байх болцоогүй. Хэрвээ одоо хөдөө малчин айлын хөтөрсөн болвол сахалт айлынхантайгаа амь нэгтэй байж тэр байгалийн хатуу хэцүү бэрхшээл цас шуурга ганзуудыг даван дуулах болцоотой байдаг. Хонь мал дэвж явахд хүртэл алдсан одоо малын хүртэл эргүүлж өгдөг, ойртуулж өгдөг тийм ойлголттой хамтарч юм хийдэг. Тэр нь одоо юу гэдэг нь төсөөрн тариачдын соёлыг харахад бол ойлгохдохгүй юм их бий. Суурин иргэншлийн дотроос бидний ахуй амьдралын дотоод мөн чанарыг танихад хэцүү. Тийм учраас ихэнх Монголын түүхийн талаар бичдэг, Монголын ахуй ёс заншлын талаар бичдэг. Бидний мөн чанарыг тодорхойлж байгаа гадны түүхчид судлаачид бол онохоос алдах нэг байна. Бид нар тэрийг дагаад шуураад байж болохгүй. Бид өөрсдөө тодорхойлох хэрэгтэй. Бид бусдаар хүн өөрсдөө тодорхойлох хэмжээний ядарсан ард түмэн биш. Өөрсдөө тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр Монгол хүн хинбэ гэдгээ түүхээс харна. За энэ дэр маш олон хүчин зүйлийг бид хэлж болно. Та монголчуудын ертөнцийг үзэх үзлийн тухай ярьлаа. За үнэлэмжийг яриа, ёс суртахууны хэм хэмжээ, оюун санааны тэр өндөрлгүүдийн тухай хоёлаа дистрат яриа. Нэгдүгээрт ертөнцийг үзэх үзэл гэдэг хэлж байна. Надад бол нэг тийм хоёр зүйл санагддаг. За одоо ингээд эцэгчүүд л одоо илүү анхаарч байгаа байх гэж бодож байна. Хүүхдийнхаа хүмүүжилд анхаарч байгаа учраас нэгдүгээрт бол энэ ертөнцийг үзэх үзлийн хамгийн том уг сурвалж бол Монголын нус товчоо гэж би боддог. Хоёрт нь хамгийн энгийн юм шиг боловч монголчуудын ертөнцийг үзэх үзлийн суур ойлголтыг тээж явдаг хүмүүс бол энэ өтгөс буудлууд өвөө эмээгийн сургаал үгс. Монгол хүн гэдэг юм. Тэгэж болдгоо нүгэл хүмүүс тэр гэдэг бол энэ бидний ертөнцийг үзэх үзлийн төлөвшлийн хамгийн энгийн бөгөөд хамгийн гүн үнцгий суур ойлголт бол тэнд явж идэг юм шиг байна. Одоо бол тийм алдагдчихад байна шүү. Нэг л их машин тэргээ ингэж төгжилсэн, бөглөдсөн, биеийг харааж бохимдсан, эсвэл нэг утас шистсэн нэг тийм л мессеж ütсэн жиргсэн хүмүүс л ууж өөрөөд. Ер нь Монгол үндэстний ертөнцийг үзэх үзлийг ярих юм бол нэг байтугай нэлээд гэтэн цаг ярих шаардлагатай, цаг хугацаа нэлээд хэрэгтэй болно л доо. Өнөөдөр бид нар сургуулийн шинжилгээ эхэлж байгаа учраас хүүхдийн хүмүүжтэй холбоотой ганц нэг зүйлийг тодруулж ярив. За сая өөрөө хэллээ Монгол хүн тэгдэг юм а гэж. Тэр үнэлэмж бол одоо сонсогдохоо ер нь баг байлаадаа ер нь бол миний багад аяндийнх нь үед бол хөгжчүүл ер нь Монгол хүн тэгдэг юм гэж олонтаа сануулж хэлдэг байсан. Одоо их тодорхой жишээ хэлж болно. Одоо
хоёр хүн муудалцаад нэг нь гарахтаа нөгөөдгийнхөө одоо мухаа хараад зүхээд гэр орных нь одоо нулимжирээд гэрийнх нь бүсийг одоо огтж тасчаа явсан харж өгөөд Монгол хүн байна дайраач яриачтэй гэж. Энэ үг гэлж нөхдөр Монгол хүн тийм атаа хорслоо уур бухимдлаа өшөн зонгоо адгийн муухай аргаар тайлдаггүй өөр ёс суртахуун өндөртэй дорд хүн биш гэсэн утга байхгүй. Маш олон зүйлийг хэлж болно юм. Тэгэхээр энэ Монгол хүний үн цэнийг тодорхойлж хэлж өгöd байна. Өнөөдөр бид тэрийг их хэмжээгээр алдаж л байна л да. Алдаж ягаад нэгд ягарахгүй энэ ах оршин нөлөөлөл байна. Энэ мэдээлэлээр дамжиж ирж байгаа юм хоёрт нь бид өвд соёлоо баг сүүлийн одоо миний мэдгээр 3-400 жил тасраад ирсэн. Одоо сүүлийн үед бол их хүчтэй тасарч алдаж байна. Яхахгүй энэ төрийн бодлого дээр нэцгэх болгон санаа тавих ёстой зүйл. Монгол хүний үн цэнийг бид хүн болгон өөрөө дотроо бодож сэтгэлдээ эмзэглэн тээж явах ёстой зүйл яхахгүй мөн л дээ. Тэгээ энэний өмнө зайлшгүй нэг зүйл хэлэх хэрэгтэй. Монголчууд хүүхдийг хүмүүжүүлэх уламжлалт арга ухаан байсан уу байсан. Байхта маш нарийн системтэй тогтчихсон арга ухаан байсан байна. Тэр нь өнөөгийн сургууль хүмүүжүүлэх шинжилгээ ухааны бүр нарийн одоо нээлтүүдтэй явцаа таарч идэг тийм байна. Жишээлбэл одоо ийм биш үү одоо монголчууд энийг нүүдэлчин үндэстний нэг давуу тал нөгөө талаас нь харах юм бол сул тал нь асуудлыг маш товчхон гэдгүүгээр ингээд кодлоод үлдээчдэг гэлээ үлдээчдэг. Тэрийг задлж бид нар тэр болгон ойлгож мэддэг юмнууд их байна л да. Жишээлбэл монголчууд 3 нас хүртэл хүүхдийг бурхан нас гэж хэлдэг. Бурхан нас. Зарим нь 5 нас хүртэл хүүхдийг бурхан нас гэж хэлдэг. Үнэхээр яхаарахгүй 3-аас 5 нас. Дөрснөөс авахлаад 3 юм уу 5 нас хүртэл бол үнэхээр онцгой нас. Тэгээд 5-аас дээш 13 нас хүртэл нь одоо тийм албат мэд сэтгүүлэх нас гэж. 13-аас дээш насыг одоо ан нөхөр мэт байх настай нас гэж зүгээр ингээд 3 хөлбөрөөр хэлчихсэн байна. Энэ нь өөрөө тэр хүүхдийг хүмүүжүүлэх суур одоо системийг маш энгийнээр хэлчихсэн үг. Сүүлийн одоо энэ шинжилгээ ухааны ололтоор хүний тархинд байдаг тэр 10 гэдэн тэрбум эс төрөхт нь хамт төрдөг. Тэр нь нэг 3 нас хүртэл нь тэр эсүүдийн одоо хоорондын харилцаа холбоо бэхждэг 86% бэхждэг байна. 5 нас хүрэхэд бараг 100 буюу 96% бэхждэг байна. Өөрөөр хэлбэл 3 хүртэлх наснд тухайн хүн хэн болж төлөвшөх нь 86% нь тодорхойлогдсон байдаг гэсэн үг. Тэгээд тэрийг монголчууд таньж мэдээд бурхан мэд насаа тэрийг ч юм яаж таньж мэдсэн арга зав мэдгүй олон 100 жилийн одоо гарахын ажилтны үр дүн тавьсан байх л да. Бурхан мэд нас гэж тодорхойлсон. Тэгээд тэр нь юу гэхээр бурхан шиг дахин шүтээд одоо дураар нь дөргүүлээд байна гэсэн үг биш. Бурхан бурханы хажууд хүн өөрийгөө яаж авч явдаг вэ? Бурханаа тавьчаад хажууд нь янз бүрийн орил чарлаад байдаггүй, арх агсам угаад агсам согтуу тавиад хараал зүхэл хилээд байдаггүй. Одоо янз бүрийн одоо гажуу одоо ёс цус улаамулаа хийдэггүй, секс энтрим хийдэггүй ойлгомжтой шүү дээ. Яг түн шиг 3 хүртэлх наснд эдгээр бурхан гэж томьёолж байгаа тэр наснд нь зөв одоо бие авч явах хэрэгтэй. Тэгээс дахиад байна гэсэн үг бол биш. Тэгэхээр тэнд нөгөө тэр бүхнээс тэр хүүхэд хэн болж өсөх нь 86% амралттай болно гэсэн үг. За тэгээд 5-аас хойших наснд нь албат мэд сэтгүүл гэдэг нь одоо тэгэл Монголд ах уу дээр бол ойлгомжтой шүү дээ. Арга төлөө төлшөөс гол хонь урга одоо эргүүлэх тэгэл нас шааш тус дорсон гэж хүүхд хэлдэг шүү. Тус дорсон хүүхд гэж. Бүхэл одоо ажил аргын дадлага булчин ширмсийн одоо үе мөчийн хүртэл одоо чангаруулж өгдөг. Ажил хийх хэмжээгээр хүний оюун тарих хөгждөг асуудал. Аргын үе сурдаг ажил байна. Тэгээ 13 нас хүрсэн хойно нь анд мэд дотнос гэдэг маань 13 нас хүрсэн хүүхд маань зүгээр одоо бид нар ч нөгөө 5 махбод 13 жилдээ тулчлаа гэсэн үг шүү дээ тэр чинь одоо. Тэгээд тэрнээс хойш амьдралдаа тохиолж байгаа сайн муу аливаа асуудал гэр бүлийн асуудлыг 13 настаас хойш хүүхдэд зөвлөж явах хэрэгтэй. Зөвлөж одоо за өнөөдөр одоо аав нь ийм ажлаа солих гэж байна. Ийм юм байна. Уггүй өнөөдөр манай гэр бүлийн өмнө одоо санхүүг өмнө ийм бэрхшээл гарлаа. Одоо аав нь яах вэ гэдэг их нэртэйгээ ярилцдаг, нөхдөд аав ээжтэйгээ ярилцдаг шиг 13 нас хүрсэн хүүхдтэйгээ ярилцчих хэрэгтэй гэсэн. Тэр хэмжээгээр хүүхэд бие даан сэтгэдэг, бусдыг ойлгодог, бие даан шийдвэр гаргах чадвартай болдог. Ухаан амьдралаа зөв залаад, жолоодод явах арга дадлага суралцдаг байна гэх мэтлэг. Энэ маань өөрөө өнөөдөр барууныхны холоо таньчихсан. Нэр ийм байсан байх шүү дээ. Энэ хүнийг сургууль хүмүүжлэг гэдэг маань гэдэг.
энийг зөв Монголыг олоод таньж байгаа биш өөрсдөө ухсаар одоо урт удаан хугацааны аргын судалгааны үр дүн тийм төвшөнд хүрсэн. Гэтэл бид аль хэдийн энийг томьёолоод 5-3 хөвгөлөөр гаргачихсан л байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг ч гэсэн бид ядахтаа бодож явах хэрэгтэй. Бид нар одоо 3 настай хүүхэд, 5 настай хүүхэд юу мэддэм гээд зөнгөөр нь ажиллахгүй байна л гэсэн үг байхгүй. Тэгээд ялангуяа төрийн бодлогын төвшөнд одоо сургуулийн өмнөх насны боловсрол гэж ярьдаг. Өндөр хөгжсөн орнууд сургуулийн өмнөх насны боловсролд илүү хөрөнгө оруулдаг, илүү анхаардаг. Сургуулийн өмнөх насны боловсролын багш нарыг илүү одоо өндөр цалинтайгаар илүү удаан хугацаагаар бэлтгэдэг. Манайх бол өшөө доор төвшөнд байгаа шүү дээ. Өнөөх тэр тань мэдхүйхэн асуудлыг мэдээгүй явж байна л гэсэн үг харагдаад байгаа юм л та. Гэх мэтлэнгээр энэ бидний өв уламжлалт байна. За нэгдүгээр энэ бол арга технологийн асуудал, хүнээ хүмүүжлэх. Тэгээд дараа нь ямар хүн болох вэ гэдэг асуудал. Монголчуудын одоо уламжлалт одоо нөгөө зүрдсэн үгсд маш олон үг шүү дээ. Нэр уурхаар ясуугар ч гэдэг юм уу те. Нэр төрийг эрхэмлэнэ гэдэг бол зүгээр хоосон бардам нэр одоо нэрийн төлөө явах асуудал биш. Үнэхээр эрхэм сайхан нэрийн төлөө хүн амьдардаг. Тэр хэмжээгээр нэр төрөө эрхэмлэх хэмжээгээр хүний зан төлөвшөл хүмүүжил хариуцлага цаана том хариуцлага байна гэсэн үг. Нэр хүнд гэдэг бол өөрөө том хариуцлага. Одоо би саяхан нэг юм уншиж ясан тэр нэг Японы самурай нарын одоо Японы хөгжлийн бас нэг нууц гэдэг байгаа тэр хариуцлага байгаа чинь тэр Бушидо ёс шүү дээ. Тэр Бушидо бол ерөөсөө нэр төр хариуцлага хоёр. Бидэнд бас тийм нэр төр байсан. Нэг самурай банкнд орж ирчээд би өөрийнхөө нэр төрийг барьцаал надад зээл өгч гэж. Гэт энэ ингээ харахад нэг бодлоо одоогийн үзээр харах юм бол энэ солиотой гэж хэлмээр. Гэтэл үнэхээр нэр төрөөр эрхэмлдэг хүмүүсийн хооронд бол байж болох харьцаа. Байж болох хамгийн энгийн эрүүл харьцаа байхгүй юу? Живдэр танил хүмүүс биеиндээ итгэдэг. Би чам 100 сая төгрөг ямар ч баталгаагүйгээр барьцаа өргөө явуулж болно гэсэн. Ягаад гэвэл итгэж байгаа учраас. Ягаад гэвэл тэр хүн тэр хэмжээний итгэлтэй учраас. Тэр хэмжээний нэр хүндтэй учраас гэсэн. Тэгэхээр энэ нэр хүндийг эрхэмлэнэ гэдэг маань тэр монголчууд өөрсдөө тэр ямар сайндаа тэгж харьцуулж хэлэв. Ясуур гэж. Энэ мэтлэнгээр тэр монголчуудын нөгөө ямар үн цэнэ эрхэмлэх тэр нь маш олон үгээр, өвлөөр, зүүрдсэн үгээр томьёолуудаа гараад ирсэн байдаг л та. Тэгээд энийг бүхэлдэн одоо цогц систем болгож томьёолоод үндэснийхэн боловсролын бодлогод эцэгчүүдийнхэн дарагтлагад суулгаж өгөх хэрэгтэй. Бид чинээс тасарч гисэн гэсэн их хол тасарчсан юм байна шүү дээ. Тэгээ монголчууд ийм байсан үгүй би зүгээр нэг түүхэн жишээл хэлье. Тэр нэр төр гэдэг ямар чухал байсан гэдэг. Тэр 13 дугаар зууны үед барууны нэг жуулчин бишүүлдээс Монголд ирчээд. Нэг одоо тэр харуул зэргийн хэвтүүл хариуцлага алдах юм бол цаазарах ялтай байсан үе. Гэтэл унтчих албасчих үед. Унтсныг хинч мэдсэнгүй. Дээр нь унтлаа гэх тэндээс ямар нэгэн ослын тал гарсангүй. Гэтэл тэр харуул өөрөө өглөө ирээд өөрийгөө илчлээд би унтчихжээ. Гэт өөрөө цаазын ял руу сайн дураар явсан гэж. Энэ өөрөө нэр төртэй нэр төрийнхөө төлөө үглийг үл тоох тийм өндөр хариуцлага байсан гэсэн үг. Зүгээр чин тэр Японы самурай бүшүүдтэй ёстой харьцуулахын аргагүй өндөр ёс суртахуун байсан гэсэн үг байхгүй юу? Тэр тийм том нэр төр ёс суртахуун хариуцлага байсан байж л бид дэлхийн супер эзэнт гүрнийг босгож чаднаа л гэсэн. Чадчихсан л гэсэн үг шүү дээ. Бушидог Япон үндэстний ёс зүйн цогц гэж тайлбарлаж ирсэн л та тийм. Тэгэхээр яг монголчуудад нэг тийм чиг баримжаа болох Бушидо шиг зохиолч гэдэг юм уу. Би бол тэрийг нуус товчоо их төгөх болон тэрийг зүгээр мухахаар бодлоо. Нуус товчоо бол ерөөсөө бид нар гаргаж ирж чадахгүй л болохоос нуус товчоо тэр ёс зүйн хүүхдийн цогц систем байж байгаа тий. Асар их оюуны нөгөө алт эрдэнэс шүүсдэж гаргаж иж тайлбарламал юм шиг байна. Яг ийм ёс зүйн кодтой болгомоор юм шиг байгаа юм л да. Кодтой боломор бид кодтой байхгүй юу? Уг нь сэргэмээр байгаа. Тэр кодоо бид нар мартчихаал одоо хаамаагүй одоо юу гэдэг тэр барууны янз бүрийн юм бол авчирал боловсрол дээр наагаад байна. Яг байна. Яг энтэй болохоор бас тэгээд байгаа. Одоо ингээл за тэр юуны боловсрол, тийм Англи, тийм Америк, тийм Оз, тийм Хятад боловсрол энэ төр гэж их ярьдаг болчихлоо л да. Тэгээд тэр нь их чухал юм шиг. Зүгээр уучлаарай.
Гэхдээ Монгол боловсрол нь хаана байгаа гэдгийг бас та нэг харьцуулаад тайлбарлаач. Тэр гадны боловсролд сайн талууд их олон байна. Мэдээж хүндрэлтний нийтлэг оюуны соёлын ололтуудыг шингээсэн тийм боловсролын юм байлгүй яах вэ? Тэр бол зайлшгүй гаднаас одоо авах юмнууд их байна. Их байна. Огт авахгүй гэж байгаа үгүй ш. Гэтэ суур нь Монголын өөрийгөө би монгол хүн гэсэн өөрийгөө үнэлсэн үнэлэмж тэр кодтой болох асуудал. Суур. А тэн дээр хүндрэлтний өнөөгийн одоо оюуны соёлын ёс зүйн тэр үнцэн зүйлүүдийг дээр нь амжир тавих хэрэгтэй. Таны мэдхэн олон зүйлийг амжир тавих. Тэгжээж орчин үеийн шинэ монгол хүн гарч ирнэ. Би одоо энэ Монгол тулгамдаад байгаа асуудлуудыг монгол хүнд үүсээд байгаа энэ бэрхшээлүүдийг тэр нэг монгол боловсролоор монгол ёс суртахууны хэм хэмжээгээр монгол одоо юу гэдгийг таны түрүүний хэлсэн тэр өтгөөс өвгдийн сургаалыг шүүсцэн тэр оюун ухааныг төлөвшүүлж чадсанаар л одоо гасч шийдлийг нь илүү сайн олох юм шиг санагдаад байна. Ерөөсөө хөгжлийн суур үндэстэр. Бидний нэг том алдаа байна. Сүүлийн 20 хэдэн жил бол ялангуяа их том төрөгжил эдийн засаг ярьдаг. Гэтэл эдийн засаг хажууд нь оюуны соёл хоёр харилцсан параллелаар хөгжиж улс орон хөгждөг. Нэг нь хөгжиж нөгөө нь хоцорч юм бол нөгөөдөх хөрөнгө оруулалт юм бол улс орон хөгжихгүй. Өрөөсөнгөлтэй явна л гэсэн үг. Бид тэгж улс оргод өнөдр хурч. Өнөөдөр нь улс орон нөхцөл байдал хүнд байна. Эдийн засаг хүнд байна гэдэг байгаа. Наана эдийн засгийн хүчин зүйлтэй байгаа болов цаанаа бид нөх ёс зүй оюун санааны үнцнийг алдчихсан шин. Тийм учраас эдийн засаг нь хөгжихгүй байгаа гэж шууд хэлж болно. Хичнээн хөрөнгө оруулалт оруулаад хичнээн бид энэ уул ургаагаа гадагш гаргацсараад тэрийг бид юм болгож чадахгүй үр ашигтай юм болгож чадахгүй болвол хөгжихгүй. Хүн хөгжихгүй бол улс орон хөгжихгүй л шүү дээ. Тэг хүний хөгжүүлэх дээр анхаарах. Хүний хөгжүүлэхдээ бид хүний хөгжлөлтийг бид нар бас их өрөөсгөлөөр хардаг. Их хилтэй. Яг үнэ. Их одоо өлчин ширмэстэй фитнестэй эрүүл жирэг үсэрч харайсан. Тэгээд одоо юу гэдэг технологи эзэмссэн, техник эзэмсэн нээлттэй. Ёс зүйгүй болвол соёлгүй болвол магадгүй тэр их чадвар нь сөргөөр илэрдэг. Сөрг одоо үр дагавар авчрах магадлал өндөртэй байдаг. Тэгэхээр хүний суур, хүний ертөнцийн суур өөрөө хүмүүжил ёс зүй байдаг. Тэрийг бид орхичод байдаг нэг том тал бий л дээ. За баярлалаа. Би одоо таныг уурж авчирчаад үндсэн бүтээлийн талаар бараг цаг гаргаж чадсангүй. Хүмүүс бол ер нь үзэгчид бол бас зарим хүмүүс мэдж байгаа бах. Таныг энэ дэлхийн сонгодог хүүхдийн зохиолуудыг эмхтэн 50% хувьд гаргаж байгаа гэдгийг зөвхөн мэдэхгүй хүмүүс та шинэ мэдээлэл өгч бас таны бүтээж байгаа оюуны бас Монголын хүүхдүүдэд оруулж байгаа их том хувь нэмэр нэг гэж ойлгож байгаа. Энэ 2009 оноос хойш манай гэр бүл найз нөхдөд хүрээнд гэж ажиллаа л да. Манайх нэг гэр бүлээр нэг Америкт нэг жил болоод ирсэн. Гэхдээ нөгөө хүүхдийн уран зохиол гэдэг чинь би бол нөгөө уран зохиолын утга зохиолын мэргэжлийн хүн боловч хүүхдийн утга зохиолыг тэр хүртэл таньж мэдэхгүй л явсан байл л дээ. Тэгээд энэ хөгжингүй орнуудыг хараад байхад утга зохиолоор дамжуулж тэр одоо сая бид нар ярьдаг тэр үн цэнт зүйл ба шүү дээ хүний хүн болгодог. Утга зохиолоор дамжуулж маш их хэмжээгээр тэрийг суулгаж өгдөг. Киндергартен буюу одоо бэлтгэл анги бага ангид нь бол ерөөсөө уран зохиолыг 3-4% заачдаг. Үлгэр уншуулдаг, үлгэрийг гүйцээж яриулдаг. Буцаагаад өөрсдөр нь үлгэр бичүүлдэг, зохиол бичүүлдэг. Тэр нь дараа нь сүүлд нь хүнийг болоод өөрийгөө хүнийг таних, өөрийгөө зөв илэрхийлж сурах. Оюуны соёл суралцах их том суур дэвсгэр болдог. Тэгээ маш их уншуулдаг. 2090 оноос хойш бид нар нэг хэсэг баг уншихаа байчлаа шүү дээ. Уул нь монголчууд нэг хэсэг уншдаг байсан. Уншихаа байчсан. Тэгээд хүүхдүүдээ хэрвээ улс орноо хөгжүүлэх гэж байгаа хүүхдүүдтэйгээ оюунд том хөрөнгө оруулалт хийж улс орон ирээдүйд 10-20 жилийн дараа хөгжүүлэх гэж ойлгох хэрэгтэй. Бидний ирээдүйн оюуны соёл байхгүй, ёс суртахуун байхгүй байх юм бол өнөөдөр бид нар хичнээн зүтгэд маргааш улс орон ирээдүйдтэй байна гэж байхгүй. Асуудлыг бид зөвхөн өнөөдрийнхөө одоо өмсдөг зүйлснээр хэмжиж болохгүй. Тэгэхээр өр хүүхдийнхээ оюуны тэр барууны ертөнцөд гэлтгөө ер нь дэлхийн соёлд одоо хөгжингүй орнуудад ямар төвшин өндөр төвшөнд хүүхд багчууд нь уншиж байна уу? Тэр төвшөнд бидний өр хүүхд уншиж явах хэрэгтэй байна гэсэн хатуу ойлголт авсан. Тэгэхээр тэр үүднээс дэлхийн хүүхдийн сонгодог орон зохиолыг нэлээд системтэйгээр
орчуулж гаргах хэрэгтэй байна гэд нэг найз нөхөд гэр бүлийн хүрээнд нийтээ 220 гаруй гарчиг зохиол орчуулах шивтэй. Тэгээд тэр хуучин манай Ахмад үеийн нөгөө алтан үеийн орчуулагчдаас нэг 5 6 хүний орчуулгыг авч их болгож авсан. 5 6 хүн зохиол. Ягаад гэвэл бид тэднээс илүү даваа орчуулахад бас хэцүү. За бусдын бол үндсэндээ бараг 80 90 гаруй хувь нь шинэ орчуулгууд. Цоо шинэ зохиолууд. Тэгээд 108 бот ном болгож гаргаж байснаа одоо тэрийг ахиж нэмтгээд ахиж шүүрдээ 50 юм том бот болгож инжилээс хэвлж. Тэгээ нэгдүгээр бот нь одоо мэдээж хэрэг дэлхийн хүүхдийн сонгодог зохиолыг одоо Андерсен хүүхдийн ертөнцийг Андерсен ертөнцөөр төсөөлөх арга байхгүй. Бага Нобелийн шагналыг одоо хүүхдийн зохиолд өгдөг 2 жил тутам нэг удаа олгодог хамгийн өндөр нэр хүндээс шагналыг Андерсений шагнал гэдэг. Тэгээ Андерсений ертөнц бол Ерөөсийн гайхалтай сайхан ертөнц. Жинхэнэ одоо би бол тэгж боддог. Андерсен бол энэ ёс зүйн оюун сэтгэлийн уруудан дороотж байгаа хүн төрөлхтөнд тэр юмыг нэрвүүлж өгөхөөр одоо тэнгэр урхнаас хэрэг байдаг болвол тэр далд ертөнцөөс дэлгээгдсэн тэнгэр элчин болов гэж бодогдохоор тийм харангуйгийн ертөнцтэй хүн. Тэгээ Андерсений яхахгүй нэгдүгээр хөтөө Андерсений ийм ботоор эхлүүлсэн. Одоо хүүхдүүд бол мэдж байгаа нь шүтэн судалдагч охин гэдэг жижиг өгүүлэг. Энд Андерсений 20 30 гаруй өгүүлбэрүүд орсон байна. За тэгээд ингээм энэ 49 дугаар хотын шилбэл алдарт одоо Толкин бөгшний эзний төрөвдөг одоо 20 дугаар зууны фантастик уран зохиолын оргил болсон бөгшний эзний төрөвдөг энэ хүнийг Хоббитыг гаргасан жишээтэй. Тэгээд ингээд ийм 50 бот болгож гаргаж байгаа. Тэгээ энэ бол одоо нөгөө саяын хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой юм л да. Бид нар түрүү нэрсэн монгол хүн байх хэрэгтэй. Монгол хүн болгож одоо гэхдээ дээр нь өндөрлөгтний оюуны тэр олд амжилт тэр их сайхан юмнаас өшөө илүү сайхан зэвсэглэх хэрэгтэй. Одоо ёолки мод байлаа гэхэд мод нь яг Монгол байна. Чимэг зүйлт тэр бусдын маань өнөөдрийн өндөрлөгтний бүх нээлтүүд тэр зэвсэглэх хэрэгтэй. Техник технологи олдтуудыг авах хэрэгтэй. Тэгээ дээр нь энийг барууны ертөнц гэхгүй одоо Япон, Хятад, Америк бүгд уншиж байгаа энэ сонгодог зохиолууд. Гараад очдог манай хүүхдүүд ийм мэддэг учраас оюуны соёлын түвш хамаагүй доогуур харагддаг байхгүй юу. Бид тэрийг уншуулах хэрэгтэй байна гэдэг үднээс юм гэсэн. 50 бот юм бид 4-ийг авчирлаа. Одоогор 36-ыг нь хэвлүүлчихдэг байгаа. 14-ийг хэвлүүлэх гээл өсөлтөл байна. За баярлалаа. Та хоёрын ярилцах цаг дууссан маань. Тэгээд таны уран бүтээлийн болоод оюун санааны их ажилд амжилт хүсье. За их баярлалаа.